чи яагаад тийм coin гэсэн юм хаар саархан зүгтэр амьдлаа эдийн чин тавьж байгаа. Би 5 минутын өмнө үнэхээр амар тайван одоо бараг ингээ байрныхаа уртцчлахаа хийгээ болчлаа доо. Та явсан ч яхав дээ гэж би ингээ бодож ирсэн. Даа чи. Яагаад нууц шүнс авахгүй ан чи? Би талтаа авахгүй сайн. Юу игээд хаагор юу игээ яваад байгаа бэ чи? Би сайн хэлгэмээс бүгдийг сонслоо. Чи coin моинаас солиорч байгаагаа оронд хэдэн хүүхдүүдээ хараа байж хаа яадаг юм бэ чи? Өнөөдөр би хэний төлөө хийж Солонгост харлаад 2-3 жил ажиллаж байгаа. Би чиний нүрийг харахаас үргэлж миний өөр хүрээд бүр хэлэх зүг олохгүй шүү дээ учир чи яаж одоо гол нь ийм хоол идээд ингэ суучихоо аа 3 жил би энд харлаад хүний газар хизээ хин намайг хаанаас ирээ бариучлаад явах бол гэж бодоод ой бүр үнэхээр чи яагаад тийм coin гэсэн юм хаар саархан зүгтэр амьдлаа эдийн чин тавьж байгаа. Чи яа надтай ярилцаж болоогүй ямар гомдмоор юм бэ? Хүний газар хүтэн бодоо идэ байж хата өөр хүүхдтэйгээ та нартайгаа хамт хас жаргалтай сайхан амьдрах гэсэн зорилготой би өнөөдөр энд арьсгалж штэ чи. Яагаад юм бодож болтгоо юм бэ чи? Би шимаг хэд чи 2 хүүхдээ батж болсонгүй юу? 2 хүүхд дээр чи хизээ очсон хамгийн сүлд. Одоо яаж амьдрах? Одоо хаана амьдрах? Хүүхдүүдэд давхуулаад хорц бодлоор явах. Coin юу юм бэ? Үнэ амьдрал юу юм? Үнэхээр л тийм байсан бол монголчууд бүгдээрээ coin аваад бүгдээрээ амар сайхан амьдрах нь яасан юм бэ? Би энэ дээрээ нэг ширхэгч шинэ хугацаанд үзээгүй. Тэгэхэд би 3 жилийн хугацаанд танарт мөнгөөр таслаагүй үсттэй. Хэрэглээний мөнгө чи яргүй юм байна. Халаасны мөнгө чи. Тэр үедээ л танаа тэр эрэгтэй дүүгээ чи сургуулийн төлбөрийг хүргэхээ бэлдэж өгсөн. Би өөртөөс харалтаж ядаж. Монголд очиод яг нөгөө дахь байсан тэр чамтай хамт өнгөрүүлсэн 10 жилийн ятуу тарчиг амьдрал нүдэнд харагдчихэв. Би 5 минутын өмнө үнэхээр амар тайван одоо бараг ингээ байрныхаа уртцчлахаа хийгээ болчлаа доо. Та явсан ч яхав дээ гэж би ингээ бодож ирсэн. Дахиад 2-3 жил хулгаагаар ажиллах уу? Би 2 хүүхдээ санаж байна. Би их нэмж байгаа тэрвэд унтмаар ээ. Би хүүхдүүдийнхээ өсөж байж байгааг би хармаар ээ. Ээжээгээ тэрвэд гүгээд ирэхтэн халаадаар тэрвэд би чисэн хүчтэй. би бодож штэ хараа би бодож штэ. Би хүлэн шуурмсвал бүгд татчихна. Чарачтай чиний дат болгоод чи юу бодогдож чинь тийм болоо. Одоо би яах юм бэ? Би яах юм? За яах вэ? Би дахиад ажиллая. Амаагүй би л ажиллана шүү дээ угаасаа. Тэр л юм чинь би л ажиллах юм чинь. За яах вэ? Би ажиллаж болчих. Тэгэхэд цагтаа яриад намайг имерхэн шин бариад явхад яах вэ? Чи надад бодож үзэж болсонгүй юу? Нэр үнэхээр хэлэх ч үг халах. Үнэхээр гомдчих. Чи яаж байгаа юм бэ? Танд ч гэсэн яг ийм асуудал тохиолдож байсан бол танд боломж байна. 3 дугаар сарын 30-ны өдөр зайсан хийд ивент холбоолох Udmeta корпорацийн Монгол дахь ретрит төслийн нээлтэнд таны хүрэлцэн эрхийг өрж байна. Таны худалдаа авсан тасалбар зөвхөн танд зориулагдана гэдгийг анхаарай.